За сайн байцгаана уу? Ингээд дэгийн дараагийнхаа дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бол эстетик эмнэлгээс та бүхэндээ мэдчилж байна. Энэ гайхамшигтай одоо хамт олонтой хамтран ажиллах гэрээнд би гар үсгэж зураад даруй одоо ажилдаа орсон байгаа. Тэгээд доктор Чингүнээс яг энийг асуугаад өгөөч гэсэн зүйлээ та бүхэн одоо доор гарч байгаа энэ пэйж хаягаар та бүхэн асууж болно. За ингээд доктор Чингүнээсээ асууцгаая. За яг өнөөдөр нүүрний одоо филлер хийх тэгээд одоо хэлбэржүүлэлт мөн бас дүүргэлт гэдэг ойлголтуудын талаар доктор Чингүнээсээ бүгдээрээ одоо яг үйлчлүүлэгчдээс ирсэн хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй мэдмээр байгаа гэсэн топ 10 асуултыг бид нэгээд сонгоод авсан байгаа. Тэгээд энэ асуултуудын хариултыг Чингүнээсээ авъя. За ер нь бол филлер хэлбэржүүлэлт тий дүүргэлт гэдэг ингээд энэ ойлголтууд байгаа шүү дээ. Энэ ер нь ямар ойлголт юу гэсэн ер нь яг яадаг юм бэ? Тодорхой хэмжээний ямар нэгэн юмыг одоо арьсан доор байршуулах гэж байгаа тийм. Тэгэхээр хэлбэр засах ч юм уу сүйдүүд үчиг хонгорхоо дүүргэж өгч гэсэн. Настай холбоотой тодорхой хэмжээний зөөлрөн нийтүүд алга болж гэж байгаа нэг шимэгдээд биологийн замаар. Тэр алга болсон хэсгүүдийг бид нөхөж чинь гэсэн. Тэгснээрээ тухайн хүний өөрийнх нь одоо нүүрнийх нь онцлогийг тоцгож өгнө гэсэн үг байхгүй. Өнөөдөр болохоор бид нэр хэлбэржүүлнэ, контуринг хийн гэсэн тийм. Баруун тал зүүн тал нь хоорондоо жоохон өөр шиг байна тий. Тийм шүү дээ. Хүний нөгөө яг юм нүүрч яг бүр адилхан байдаг гэж байна шүү дээ. Филлер нүүр гиалуроны хүч гэсэн үг тий. Тэгээд тухайн хүнд хийгдээ шууд үр дүн гарна. Шууд одоо юу гэдэг нь энгийн амьдралдаа амьдралдаа буцаж уулна. Тэрүүгээр их онцлог филлерийн онцлог бол тийм байна. Хүмүүсийн маш их асууж байгаа асуулт байна л да. Яалтчгүй одоо ингэж хэлбэржүүлэлт энэ филлерийн тий. Энэ одоо яг үн өртгийн хувьд ямар байх вэ? Филлер болгон өөр гэсэн онцлогтой. Хийгдэж байгаа филлерээс шалтгаална. Филлерээс шалтгаална. Энэ ингээд 1 мл буюу 1 г гэж хүмүүс ярьдаг тийм. Энэ тариа хит орохоор шалтгаалаад үн одоо өөр байна. Одоо ямар брендийн тариа гэж хэлэх юм уу те эсвэл ямар үйлдвэрлэгчээс шалтгаалаад тухайн нэгжүүднээс өөр өгдөг байна. Тэгэхээр тэдэнд хүрэх гэж хэлэх ч юм уу тийм үн хэлэхэд бол хэцүү. Эний тоон нэмэгдэх юм бол үн нэмэгдээд байна л гэж бодож байна. Танаа одоо яг нод хэрглэж байгаа энэ филлерийн одоо энэ тариа хаанаас та авчирч энэ болохоор Канад тариа. Дэлхийд ирэх түгээмэл бас хийгддэг. Түгээмэл хийгддэг. Тийм энэ болохоор програмын юмгээд FDA-тэй тийм зөвшөөрлөлтөй тийм тариа. 20-с дээш, 30-аас дээш, 40-аас дээш, одоо 50-аас дээш гэж явах. Филлерт бол нэг насны хязгаарлалт нэг байхгүй. Чинь 30-аас 40 насны хүмүүс бол гоо сайхнаа илүү тодтохыг хүсэж байна гэсэн үг тийм. Тэгэхээр бид юу гэсэн үг вэ? Уруулаа илүү гоё хэлбэржүүлнэ, илүү гоё секси болно ч гэдэг юм те. 30-аас 40 болохоор жоохон хөвшилт яваад байгаа тэрийг жоохон нуухан маягаар ашиглаж юм. Тэгэхээр нүрээ хэлбэржүүлж юм, энгийн дагаа жоохон өөсөйгээ дарж өгж юм те. Дүүрэлт гэдэг юмчлэхээр 50-аас дээш болоод ирэнгүүт нь хөвшилтийг зогсоох, удраашуулах тал дээр тэгээд бас эрүүл мэнд тал руугаа явж байгаа. Филлер чинь давхар гиалуроны руу ашиг чийшүүлнэ. Тэгэхээр уруулд нь ингээд зөөлхөн филлер хийхээр уруулд илүү гоё чиглэл болно тий. Иймэрхүү маягаар ч юм уу ингээд филлер тавьсан газар арьснаараа өөр бүтцтэй болно тий. Цохны доотлын өнгө сэргэн ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар. Би бүр яг уруул гэж ярьсан чинь нэг масамар санагчлаа. Уруул гэдэг чинь одоо гадаад ертөнцтэй нөгөө ертөнцтэй одоо хамгийн их одоо мэдрэлцэж ингэж ойлгож тэр нэг юм сэрэл мэдрэмжийг одоо уруулаараа дамжуулж авах чинь бол амьдрал чухал нэг асуудал шүү дээ тий. Тэгэхээр уруул нь ингээ филлер хийхлээр одоо шилбэл юу гэдгийг тэр мэдрэмж буурах тийм асуудал байх уу? Зөв хийсэн тохиол ягчгүй тий. Уруул хийдэг хэсэг гэж байгаа уруулын филлер. Тэгээ тэр хэсэгт нэгт бол ямар тийм аюул мэдрэл гүйцэл байх юм байхгүй. Яагаад ингэж хүмүүс ингэж эмгтэй хүмүүс ингэж уруулыг хийх хүсдэг вэ гэх юм бол даз ухамсараараа партнераа хайж байгаа. Уруул бол хамгийн одоо эмгтэй хүнийг одоо тачаангуу секси харагдуулдаг хэсэг тий. Тэгэхээр тэр зүгээс уруулыг тэрийн бүр ингэж антропологоор ингэж судлаад үзсэн гэж аахгүй бид юм судлаа хийсэн. Тэгээд тэр нь дад ухамсартанд гэж нөлөөдөг болохоор эмгтэй хүмүүс уруул хийдэг. Бас нэг тэр нэг одоо нэг арын ясан дээр нэг юм асуумар санагчлаа л да. Одоо ингээл хүн чинь нэг нас явдаг шүү дээ тий. Нас ингээл явхлаэр яалтчгүй нэг юм хонкёнкор гэл эхэлдэг шүү дээ тий. Одоо хүний амьдралд юу их өөрчлөгдөж байна гэх юм бол хамгийн их өөрчлөж байгаа юм бол өөхөн давхар. Өөхөн давхар баг болоод арьс уулан нэмэгрээл ингээд амгууд ерөнхийдөө бидний ясны дүү тод харагдаад ирсэн байхгүй юу? Тийм. Нөө онк ёнк гэх юм тий. Ингээд жоохон настай хүмүүсийг харах юм бол ерөнхийдөө яг ийм хүү бүцсийг харагдаж эхэлж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол хамгийн түрүү тэрэн дээр нэг юм хийж гэнэ. Энд
энэ чамархаа хэсгийг дүүргэдэг. Энэ хэсэг гэсэн үг тий. Тэгээд ингээд энэ хөмсгөн дээр булчин хүн байнга тухайн хөдөлгөж чинь дэше явж чинь. За энэ булчингууд налсараа нөөхөн байхгүй болно. Тэрийг одоо яг филерээр оруулах гэдэг юм шүү дээ. Тий, филерээр оруулж болно. Өөрөөснөө бас өөхөр оруулж болно. Тий, өөхийг өөхөр оруулж болно. Коллагенээр оруулж болно. Тэгээд тухайн хүн өөрөө ямар үр дүн өгч чинь тухайн үеийн наснаас их. За одоо ингээл ямар ч байсан хүнийг өөрийнхөө одоо ингээл яг нүүр царайндаа таарсан одоо нэг тийм филер дүүргэлт ингээ хийхэд цаг хугацааны асуудал дээр яг хэдэн жилийн баталгаа өгдөө. Одоо бас материал шалтгаална гэсэн үг тийм. Филер дээр болоо жил агас. жил агас. Ямар филер? Одоо ийм хатуу филер дээр бол тийм. За. Зөөлөн филер болох тусмаа хугацаа нь багасна. Тэгээд одоо уруул хийгээд 2 жил явна гэдэг худлаа шүү тийм. Уруул бол нэг хамгийн дэдэн жил. Заахтглаа. Эмчийн одоо энэ дээр яг гарны дээр нэг одоо мэдрэмж хамгийн чухал юм гэсэн юм. Ингээл яг баримлж байгаа юм шиг тий. Асар нарийнхан зүг орж идэв юм шүү дээ. Ерөөсөө тэр зүг орсон ороо гэдэг нь бол огт мэдтгээргүй тий. Тэрийгээр хамгийн гол нь нөгөө хамгийн хатуу одоо яг бүтцтэй тэр филер нь яг ингэж орж ирж байгаа юм л та. За Шингүү эмчээ нэг асуулт байна. Одоо ингээл та филер ингээл хийж штэ тий. Одоо энэ юу нэг хайчт юм бэ? Одоо тодорхой хугацаанд ингээд байгаад үйлчлээд тэгээд угаасаа 1.5 жил ч юм уу 70 гэж байгаа шүү дээ. Тийм. Энэ маань өөрөө яг хаашаа алгуулаа. Гялуурны хүчил болохоор хүний зөөлөн бүгдэнд нь байгаа. Дөрвтэй гэмшлэг болж байгаа тийм. Филер болохоор бидний энэ гялуурны гадна ерөөхдөө ихэнх нь бактериас гарч явж байгаа. Лабораторийн төвшөнтэй тийм юм байна. Тэгээ хүний филертэй адилхан шимэгдчихэж байгаа. Хүний биш шимэгдэл алгуулсан. Бинд ингээд өөртөө шимэгдчихдэг юм тийм. Тэгээд филер хийлгэлээ. Тэгэнгүүт шууд ажилдаа явж болох болно. Тийм үү? Шууд оо. Одоо ингээд ийм хавдах ч юм уу нэг тийм сөрөг одоо яг нэг хөхрөх магадaltaй эрсдэл байгаа. Судас тааралтай. Судас тааруулах эрсдэлтэй байгаа. Эрэгтэй хүн баг эмэгтэй хүн болчихлоо даа биш филерээр. Сайхан гэдэг чинь тухайн хүний өөрийнх нь мэдрэмж те. Гэхдээ бас нэг юм стандартууд байгаа те. Одоо юу гэдэг нь уруулын хэлбэр дээд хоорондын стандарт нь ийм байвал хамгийн гоё ч гэдэм хамаа тийм байвал гоё гэх те. Байтмен нь шүү дээ те. Бэтмений ганцхан энэ л гардаг. Бас нь масктай. Энд чинь тэгээ энэ нэг дүр төрүүлж байгаа. Тэр чинь Батманы хүчтэй эмэгтэй хүн болгож харуулж байгаа байхгүй. Хөмсг чинь нэг ийм байх хэрэгтэй юм тэрийг шугам муу байдаг шүү дээ. Тэр шиг одоо яг би энэ поинтуудыг ярьж байна л да. Тийм. Жин хажуу талаас харахад хамарны энэ үзүүр эрүү доод уул хоёр нэг лайн дэвэл гоё харагдана. Хүүхнүүд тэгвэл бас нэг юм одоо цөмөр за одоо ингээд толио харцгаагаарай. Толинд ингээд харахад хажуунаасаа харах юм байна л да. Яг ингээд гэсэн тийм Шингүү юм хэлдэг шүү дээ. Хамарны үзүүр дээд уруул биш доод уруулын хамгийн одоо тэр урсгашаа гарч ирж байгаа үзүүр. Тэгээд энэ эрүүний одоо энэ поинтууд ингээд нэг филер дотроо Франц филер тий солонгос филерийг асуух юм. Дэлхий дээр яг гоё ингээд филерийг ингээд хөгжүүлсэн нэг 4-5 брэнд байгаа тий. Жувидерэн байна. Галдерма гэдэг байна. Теосил гэдэг байна. Хамгийн том одоо брэндүүд машинаар их бол Benz нүдл гэсэн байхгүй тий. Benz Porsche гэдэг. Тэрнээс гадна зөндөө филерүүд байгаа. Тэгээд филерийн дотроо нэг бид юуг анзаарах хэрэгтэй бол филер өөрөө цэвэр багтай. Хоёрт филер нь өөрөө дотор медалууд бөцгөө нөгөө тэрнээс шалтгаалж байгаа. Тэгээд олон улсад зөвшөөрөгдсөн олон улсын сертификат байх тусмаас олон шин. Одоо Америк FDA, Европын сертификаттай тий. Энэ гэхээр жоохон филер өндөр ч жоохон санагдсан аюулгүй байдал филерийн өөрийнх нь чанар баталгаанд нөлөөлж байгаа байхгүй тий. Тэр бүхнийг харах хэрэгтэй. Филер аюултай. Яг бол филерээр хамгийн их гоо сайхан дээр гардаг институт филерэн дээр гардаг. Филер өөрөө одоо юу гэдэг нь нэгт бохор орчингоос гадна судас мус бүгсэн тиймэрхүү гэх юм бол шууд арсны одоо тэр судсаар тэжээл үж байгаа газар нь өвчт явна. Арьс өхөн некрозис болно гэсэн үг. За дөрвөл дэмжлэгээ хийгээд дуусчихлаа. За ерөнхийдөө юу хийсэн бэ гэх юм бол хамгийн чухал юм юу байсан бэ гэх юм бол хоёр талаа асимметрик засах тий. Тэгэхээр одоо ингээд их зурдаас харах юм бол ерөнхийдөө нэлийн төстэй хоёр талааг янзаарахгүй байна. За тэрнээс гадна үнцэг зассан эрүү жоох угшаа тэлж өгсөн тий. Засахтаа бас энэ тал ер нь энэ талд нь илүү нэмсэн, цаа талд нь бага нэмсэн гэж хийж болно. Хажуу талаас харах юм бол ингээд профиль илүү засагдж байна.
илүү энэ лайн илүү gaаж чадна. Энэ давхар ирээ бас дээш жоох өргөж чинь гэсэн үг тий. Тэгээ нөө түрүүний яриадсан стандарт юу гэсэн ингээд тавих юм бол хамарны үзүүр доод уурвал яг нэг үзэгт. Бүр яг байна ачаа. Нэрээ ингээд баг бал бариад үсчмээр юм биш үү тий. Тэгэхээр нүүрний хэлбэр хүзүү хоёр хоорондоо илүү ялгарна. Яг энэ дор жоохон сүйдэд тусч өгнө. Тэгэхээр нүүр илүү гоё ингээд нэгдүгээр планд орж ирнэ гэсэн. Вау, ста браво. Энэ бол нэрээ ста мэдгүй. Одоо энэ үед амьдарч байгаа гэдэг чинь ямар ч бас азтай юм тийм үстэй одоо хуучин бодол ингээл нэг юм бол иймэрэл амьдардаг тий. Одоо бол нэрээ бүр яаж одоо өөрчилж болох юм. Тэгээд доктор Чингүндээ бүр үнэхээр өөрийнхөө нүдээр ингээд бас одоо хараад сэтгэл ингээд маш хөдөлж байгаа учраас том баяр хүргэмээр байна. За одоо ингээд яг энэ филлер гэдэг юм, энэ дүүргэлч гэдэг юм үнэхээр энэ эмнэлэг дээр байгаа үзүүлж байгаа сервисүүдийн зүгээр л нэг хэсэг юм те. Тэгээд одоо энэ дотор орж ирэхлээр бүр үнэхээр гайхамшигтай зөндөө юм болоод байна. Тэгээд яг энэ өрөөнд дотор л гэхэд л одоо энэ аппарат бол тэр чигээрээ өөхийг соруулаад ингээд гаргаад эсвэл буцаагаад хэрэгтэйг нь өөр төвчл рүү гаваа хийждэг. Энэ одоо бүх мэдээллүүдийг бас дараагийнхаа нэвтрүүлгүүдээр та бүхэндээ одоо бас хүргэх болно. Тэгээд та бүхэн хамгийн гол нь үнэхээр сонирхож байгаа асуултуудаа байх юм бол эстетик эмнэлгийн гоо сайхны пэйж дээр одоо бас та бүхэн яг асуултуудаа өгөөрэй. Тэгээд дараагийн нэвтрүүлгийг бас тийшээ одоо хүлээж ийн. Маш том одоо баяр хүргэмээр сүлжлүүлэгчтэй. За ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд одохгүй болцгоо.